Сайн байцгаана уу? Залуусаа. За би энэ ажлаа хийгээд явчлаа. Хажуугаар нь гинт нэг тийм сонирхолтой зүйл таарад нэг тийм хоббитой болсон гэх юм уу? Юмыг судалж байгаа. Тэгээд тэр нь юу вэ гэхээр карт гейм гэдэг энэ сонирхолтой болсон. Тэгээд яагаад хүмүүс их тоглоод дэлхийд яагаад ийм их нүрэмттэй болцсон юм? Яагаад энэ картууд нь зөвхөн тоглох биш, арилжаа хийж болдог хэмжээний үн цэнтэй болсон юм. Энэ талаар ерөнхийдөө судлаад та бүхэндээ хуваалцах гэж бодсон. За эхнээс нь ярил. За арилжааны картны төв хөгжил талаас нь бүндээ ярьцгаая. За арилжааны картуудын гарал үүсэл болохоор анх 1993 оны 8 сард Америк нэгдсэн улсад Trading Cards гэдэг тоглоом худалдаанд гарч исэн. За тоглоомны нэр нь бол Magic гэд хэлдэг. Ичид та бүхэн ерөнхийдөө мэдэх бах. Бүр анхны 93 онд. Тэгээ мэдхгүй хүмүүс бол ерөнхийдөө хамгийн анх гарсан тоглоом бол Yu-Gi-Oh гэдэг аним байдаг шүү дээ. Бидний дуртай бага насндаа үздэг байсан. Одоо ч бас гарч л байгаа л да. Duel Master гэл цааш үргэлжлээд. Тэгэд энэ анимд карта байдал хийгээд өрсөлддөг болохоор хүмүүс карт тоглоом ийм анх ингэж үүссэн юм байна. Инээс биш Yu-Gi-Oh байт юм байна гэд бид нар бол ойлголттой болсон. Гэхдээ 96 оны 8 сард анх Magic гэд гарч исэн байх шүү. За тэгээд үүний дараагаас Японы алдартай аним болох Pokemon та бүхэн мэднэ. Бас би бол бага насндаа их үздэг гоё аним байсан. Тэгээд хоёрт бас л Yu-Gi-Oh биш. Pokemon байсан. Тэгээд Pokemon болохоор Японоос гаралтай худалдааны карт дэлхийн даяар 96 онд гарч асар их өсөлтийг бий болгосон ийм карт геймний төрөл байгаамаа. За тэгээ манай Yu-Gi-Oh маань яг чаргагүй өмнөх болохоор арай ч ихний 3-т бол ороод байгаа. 3 дахь байранд Yu-Gi-Oh байна. 1999 онд гарсан бөгөөд маш хурдан хит болсон. Бусдыгаа бодвол яг л шууд л гараад нөгөө хоёртойгоо зэрэгцэх хэмжээний өрсөлдөөний тийм болсон. Яагаад гэвэл аним нь маш их үзэгчтэй, дэмжигчтэй байсан болохоор гэж би бодож байна. Тэгээд хүмүүс хүртэл тэр картыг ойлгоход хэлбэр аним дээрээ үзээд ямар дүр нь карт нь яадгийг тоглоомын дүр нь ямар хүн юм бэ гэдэг бүгд ойлголттой байсан болохоор шууд гарангууд очиж худалдаж аваад тоглох хэмжээний мэдлэгтэй байсан болохоор зах зээлд нэрүнд олсон байх гэж би бол хөдөө бодож байна. За тэг үүнээс бол Digimon Cards, Yu-Gi-Oh Arena гараад хоёр төрлийн карт гаргацсан байгаа. Dragon Ball байна. Энэ жил гарсан хамгийн сүүлд гарсан нэрнээс алдартай гэх юм бол карт тоглоом. Тэгээ 2-3 жилийн өмнө One Piece гарсан. Тэгээд ерөнхийдөө их аним тоглоом сэтгүүлсэн тийм олон үзэгчтэй тийм байгууллагууд юу тийм хийж байгаа хүмүүс яг ч карт гэмлүү амар хушуурч орчиж байгаа. Зах зээлээ өргөсөхгүй зөвхөн аним үздэг байхгүй тэр хэмжээний баатруудаа өөрөө гартаа аваад үзэр болгоо тоглоод өсөлтнө гэдэг сонирхолтой болохоор мэдээж энэ зах зээл рүү бүгд орж байгаа юм бэлээ. Арилжааны карт яагаад үнэтэй юм бэ? Яагаад үнэтэй болов гэдэг. Тэгээ миний ойлгосноор болохоор энэ картууд нь одоо жишээлбэл Pokemon-ы дэлхийд үнэтэй картуудаас жишээ болгоо та бүхэндээ ярихад бага тоогоор гарсан карт үнэтэй байдаг. Нэгт. За хоёрт маш хуучны карт бас үнэтэй байдаг. Яагаад гэвэл үйлдвэрлэхөө болцсон болохоор ашиглая гэхээр зах зээлд байхгүй хязгаармал тоотой болохоор маш цөөн цагаар үйлдвэрсэн болох маш үндсэнтэй байдаг. Тэгээ өөр нэг чухал үнэтэй болох хүчин зүйл нь тодорхой дүр. Жишээл аним дээр гот One Piece Monkey ч юм уу те Luffy-ийн карт бол мэдээж хүчтэй яг аним дээр гардаг шиг. Тэрнээс болж үнэн бас өснө. Дараачих нь дизайн. Дизайн бол маш чухал. Гэлтхандаг алтан хийцээ бүр алтаар хийсэн ч карт байгаа. Энэ болгоныг тоглодог хүмүүс бас авах боломжтой. Яг алтаар хийсэн ч юм уу яг спешиалтэй зөвхөн тэмцээн дээр хоцсон хүнд картуулдаг 10хан тоотой нэгдүгээр хайранд орсон өгдөг ганцхан ширхэг карт ч юм уу зөөрүүлж гаргасан. Тим картт бол мэдээж олдохгүй. Гэхдээ одоо ч бокс задлаад, пак задлаад, бустер пак худалдаж аваад таад
сайн карт, үнэтэй карт олох боломжтой. Тэгээд Pokemon дөр бол одоо хамгийн алдартай картыг бол та бүхэн бас судлаад үзээрэй. Pokemon зураач гэдэг. Энэ болохоор 8 саяас 12 сая йений одоо үнэтэй байгаа юм байна. Одоо монголоор одоо Монгол төгрөглөө шилжүүлэхэр чинь одоо йен үнсэн баг. За 20 саяг бодоход за 12 сая йен хавцаа байгаа гэхээр чинь 240 сая ч юм уу тий. Ийм үнэтэйгээр гүйлгэд байдаг. Түүн хайлтсаж авдаг ч байна. Картын зарагдахгүй ямар нэгэн байдлаар бэлгэнд очдог. Ямар нэгэн сугалаагаа гардаг ч карт байна. Олон төрлөд судлаад үзсэн бас толгой ирэх юм байлээ. Тэгээ энгийн зүгээр л найзтайгаа ч юм уу хөгжөөд тоглодог хүмүүс ч байна. Эсвэл ямар нэгэн байдлаар гоё дизайнтай карт аваад тэрийг утсандаа зүүх ч юм уу, цүнхэндээ зүүх ч юм уу. Эсвэл гэртээ гоё альбом тэгээд хадгалаад коллекшн болгоод ангараад ингээ өгдөг бас хүмүүс байна. За миний хувьд бол яг ч анхдагч болохоор мэдээж дүрм тоглохоор мэдээж судалж явж байгаа. Мөн хажуугаар нь unbox хийгээд пак болтож аваад гоё картууд харуулт тэрийг хадгалаад тиймэрхүү анхдагчаар л явж байгаа болохоор одоогийн шатн тийм л угаасаа цаашгаа мэдээж тэгшээд сайн мэдээд сонирхолтой ирэх юм бол тэмцээнд нь ороод эсвэл сайн картууд зөвлөлөө эсвэл картаар арилж яадаг ч юм уу те эсвэл авцсан картаа coin шиг хатгалж агаад үнийн өсөнгүүд нь зараад ч юм уу те картны зах зээлд бол яг ч Японд болохоор 7 нь болгон 2 дахь 5 дахьд бол картны үн өсөж буурдаг юм билэ. Тэрэн дээр тоглолт хийдэг бас хүмүүс байдаг. Жишээл үнэтэй карт аваад 2 дахьд үн өсөнгүүд явчихаа зарчдаг. Эсвэл үн багсангууд очиод хайжсэн, сонирхчихсан картыг хямдруулаа гэдэг нь судлаад очиод хөдөлтөж аваад үн өсөлтөнд дардаг ч юм уу те. Иймэрхүү зүйлүүд байгаа болохоор зах зээл өөрөө энэ картыг амар үнд ингээд хөргөжж байгаа гэж би ойлгосон. Хүмүүс аваад байна, хэрэглээд байна. Тэгээд тэр цаанаас нь үйлдвэрээс багуугаар үйлдвэрлээд цөөн төгөр гарангууд авах хүмүүс нь тэрийг хайж олж эсвэл хин нэгнээс хүнтэйж хийсэн хамаагүй авахын төлөө ингээд яваад зах зээл дээр үн өсөж байгаа маа. Тэгээд YouTube-чид бас амар хамаатай нэлээ. YouTube-чид маш их картууд задлж үзээ тэндээсээ ингээд сайн карт бокс задлаад, пак задлаад тэндээсээ сайн картууд монголоор 10 сая, 5 саяын картууд олоод шууд бичлэг хийгээд лайв хийгээд ингэнгүүт хүмүүс бас үнэхээр болт юм байна. Үнэхээр бат юм байна гэд тоглолтгүй ч байсан зүгээр ингээд яг лото шиг хитэн өдөртөө 2-3 пак задлж хүмүүс л зөндөө байт юм нэлээ. Олох ч юм байгаа. Тэр тундаас олохгүй ч юм байгаа. Гэхдээ пак дотор зоолтоо нэг карт бол байдаг. Тэгээд үнэтэй үгүй бол байхгүй. Гэхдээ тоглолтнууд хэрэглүүл мэдээж сайн чанарын хүчтэй нэг карт байгаа. За бокс дотор бол бүр зоолтдог бүр ESR-1 карт байдаг гэх. Иймэрхүү өнөөдрийн байдлаар миний судалсан зүйлүүд бол тэгэхээр яриг бол цаашаа зөндөө байна. Ампис картын хамгийн үнэтэй карт юу вэ гэж Monkey Loop-ийн 2023 оны SC гэдэг тэмцээний бэлэг дурсгалын зүйл нэгдүгээр байранд орсон тийм ялгч төгсөн карт байна. Энэ одоо 5-аас 7 сая йений үнэтэй. Бас маш үнэтэй карт. Pokemon төгөхөөр Ambice тэгэхээр Pokemon карт одоо 30 жил одоо хүртэл ингээд шин картууд гаргаа шин анимтайгаа зэрэгцүүлээд явдаг. Тэгж яхад One Piece гараад удааг юм байж картны ийм хүн зэнд хүрсэн гээ. One Piece-ийг үздэг хүн дэлхийд аваар маш их энэ л нөлөөлж байгаа. Тэгэл ийм аниме хийцэн байхад л карт гейм рүү ороход шууд зөвхөн ороод ирчихэ гэж ойлгож болно. Тэгээ Magic карт бүр анхдагч болохоор бас 10 сая орчмын амар картуудыг гэлтгансан тийм амар дизайнтай биш ч гэсэн энгийн мөртлөө аль дэнгурт үйлдвэрлэгдээд байхгүй болсон гэдгээр түүх болоод үлдээд одоо Pokemon-с наазах генесийн амжилтанд хүртэл бүртгэгдсэн мэт Pokemon тоглоом. Яг тэр шиг тэгээд Yu-Gi-Oh-гийн болохоор хамгийн нэгдүгээр байрны үнэтэй карт бол за энэ байна. Тэгээд энийг бол аним дээр харсан баг. Өндөр бид нар ямар
дуртай дөрүүлээ. Тийм болохоор бас нэгт өндөр хүрч байгаа. Дээрээс нь загварыг харахад хүртэл Yu-Gi-Oh карт тоглоом гарч явах үед гарсан тоглоом карт юм шиг байгаа. Тэгээд өмнө нь болохоор 6 сая yen-ээс 8 сая yen зах зээлээ. Бас л нөгөөдөө зэрцгээр үнэтэй карт. Тэгэл Yu-Gi-Oh картд бол мэдэн штэ. Цаашаа Blue Eye Dragon бас л үнэтэй 2 саяас 3 сая. Энэ бас нэг сонирхолтой спешиал карт байна. Blue Eye Dragon-ы 20 жилийн яваар гаргасан алтаар хийсэн карт байна. Энэ бол янзын карт байна л дээ. 2 сая yen-аар зарагддаг. Яг цэвэр алтаар хийсэн. Тэгээд яагаад өндөр болтой шалтгаан гэж судалж авъя гэхээр 500 ширхэг хязгаарлагдаж гарсан юм байна. Мөн өөр төрлийн сэрийн дугаартай дөр алгаж хийх боломжгүй. За өнөөдрийн бичлэг энд хүрээд дуусгая. Цаашаа ярих юмнууд их байна. Би бас өөрөө таад unbox хийж үзүүлнэ. Тэгээд ямар карт гарах нь бөөндөөс харцгаая. Баяртай.